За энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ерхий сайдын мэдээлэл орж ирж байна. Тэгээд уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудлыг хүний хүчин зүйлтэй холбоогүй гэж бас янз бүрээр л байр суурьуд байдаг. Гэхдээ одоо яалтчгүй нөгөө тоогоор илэрхийлэгддэг эдийн засагтай холбоотой бас олон зүйлүүд дэлхийн нийтэд энэ асуудлын цаана явж байдаг. Тэр тусмаа хүлэмжийн CO2-ын ялгаруулалт, нүрс төрөгчийн давхар эсэлтэй холбоотой эдийн засгийн харилцаа. Энэ харилцааны цаана карбон кредит гэдэг ингээд бүхэлдэн том зах зээл үүссэн ингээд явж байна л да. Тэгэхээр бид бүгдийн хувьд Монгол улсын хувьд бид бүгд чинь нэг энэ уур амьсгалын өөрчлөлтөнд оруулж байгаа нөлөө гэдэг зүйл бидний хувьд маш бага гэж одоо үзэж таарах баг. Тэгэхээр бидний хувьд ер нь энэ дэлхийн нийтэд яг энэ уур амьсгалын өөрчлөлтөнд их хэмжээний нөлөө оруулж байгаа улс орнууд, үндсэндээ агаар хөдөлж байгаа улс орнуудын тэр төлж байгаа тэр одоо үндсэндээ карбон кредитийн мөнгө багц, тэр фандын мөнгө яг өнөөгийн байдлаар кичнээн ямар хэмжээтэй дүн байна. Эндээс Монгол улсын хувьд авж болох эдийн засгийн бид нар бас нэг өгөөж сэргээгт хэрчим хүчээр за тэр ногоон барилга болоод лид сертификат олон зүйлүүд хөдөөж чухал талаас олон зүйлүүдээр биднэрт ямар боломж бололцоонууд байдаг вэ? Ногоон санхүүжилтийн хүрээнд яг өнөөдөр Монгол улсад олгогдсон нийт зээлийн 1% нь ногоон санхүүжилтийн хүрээнд ашиглагддаг. Энийг 10% хүргэж нэмэгдүүлэх боломжтой гэдэг тоонуудыг бас уншиж ирсэн. Мөн ногоон карбон кредитийн одоо үндсэндээ тэр мөнгөн дүн фандын зах зээл нь өөрөө жилд 20% нэмэгдэж байгаа гэдэг янз бүрийн албан бус тоонууд явж идэг. Тэгэхээр Монгол улс өнөөдөр энэ эдийн засгийн боломж бололцоонуудыг хэрхэн яаж ашигладаг вэ? Ямар боломжууд биднэрт байдаг вэ? Аж ахуй нэгж иргэд энэнд хэрхэн яаж оролцох боломжууд байдаг вэ гэдэг талаар тодорхой мэдээллүүдийг өгөөч гэж хүсье. За, Салдангийн Одон туяа сайд хариулт өгье. За, маш чухал асуулт асуулаа. Одоо дэлхийн ертөнцийн уур амьсгалын өөрчлөлт байгаль орчноо хамгаалахад гарах зардлыг бол улсын төсвөөр бол ямар ч ороод хийж чадахгүй гэдэг бүгд хүлээн зөвшөөрсөн. За, өмнө нь нэг юм сангууд байгуулагдаад энэ сангийн зардлаар бас одоо хийж байсан бол одоо бол энэ бол ямар ч хангалтгүй. Тийм учраас энэ дээр заавал одоо оролцогч талуудын сонирхлыг багтаасан ийм одоо хөрөнгө оруулалт байх ёстой юмаа гэдэгтэр бол санал нэгдсэн. За энэний нэг нь бол яхааргүй одоо энэ карбоны арилжаа байгаа. Тэгэхээр манай улсад одоо гадаадын олон байгууллагууд, гадны одоо засгийн газрынхаа ирээд энэ карбоны талаар маш олон санал тавьдаг. Манад яг энэ хууль эрх зүйн орчин бас байдаггүй. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам одоо ган төмөр сайдаар ахлуулад манай яамтай хамтраад бид нар сая өнгөрсөн сарын хугацаанд маш богино хугацаанд энэ уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг одоо боловсруулад ерөнхийдөө дуусгах шатанд авж байна. За энэ уур амьсгалын өөрчлөлтийн хуулинд бол саяын таны хэлсэн бүх зүйлүүдийг бас зохицуулах ийм одоо боломжуудыг нээх гэж байгаамаа. За энд бол нэг бүлэг нь бол яг энэ карбоны арилжаатай холбоотой ийм бүлэг байгаа. Тэгээ бид бол энэ карбоныхоо тоолгыг яаж зохион байгуулах юм, яаж энэ эрсдлийн үнэлгээ нь хийх юм, яаж тайлгнах юм, үндэснийхээ карбон кредит бүртгэлийг яаж хийх ингээд бүх зүйлийг бол ингээд тусгаж байгаа. Тэгэхээр бид нар ямар ч ясн нэг юм эрх зүйн бичиг баримттай болёо гэж байгаа. За бусад орнуудын хувьд бол одоо энэ бол маш том засгийн газруудын том арилжааны хэлбэрт орсон. Жишээлхэд бол одоо Сингапур улс бол хамгийн идэвхтэй ажиллаж байгаа. Эндээ одоо $1 тэрбум зарна гэд нийтдээ 22 улстай одоо энэ карбоны хэлэлцээр хийцэн байна. За Япон бол 29 улстай, Швейцар 17 улстай гэд ингээд дэлхийн улс орнууд энэ том арилжааныхаа одоо зах зээл рүү ороод эхэлсэн. Яагаад тэгэхээр тухайн улс орн дотор нь энэ хүлэмжийн ялгарлаж байгаа газруудад нь татвар нь өндөр болсон учраас бусад орноос одоо энэ карбоныхоо юуг одоо байгаль орчинд нь зарцуулж одоо мөнгө олох ийм хэлбэр рүү бол орсон байгаа. За манайд бол одоо энэ гэр хорооллыг сэргээгт хэрчим хүчинд холбох нэг айл бүрд $3,000 нарны зай одоо батарейтэйгаа энэ төслийг бол UNDP хэрэгжүүлж байгаа. За энэ төсөл бол яг айлаас нь энэ мөнгө нь гарахгүйгээр айлд бол нөгөө яндангуй бүс болгоод тэгээд энэ мөнгөө карбон кредитээс одоо жилийн
одоо хэд вүлээ $900 ч үл аваад ингээд явж байгаа ийм одоо арилжаанууд бол байгаа. За дээр үед бол бас манад энэ утаагүй зуух тавьсан одоо банк усууд бас энэ карбон кредитэд бас энийг хийгээд ингээд явж исэн. Тэгэхээр энийг бол эрчимжүүлэх хэрэгтэй. За бас нэг шинэ хэлбэр бол таасаа бас зөв боллоо. Орчин үед ямар хэлбэр юм бэ гэхээр улс орнуудын өрөө наймаалцдаг болсон. Жишээлхэд одоо сая манай сангийн яам, эрүүл мэндийн яам хамтраад Debt for Health гэж маш чухал одоо энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ бол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийгээд хамтраад энэ одоо өрөөс хасагдах. Тэгэхээр манайх яам бол одоо Debt for Nature гэдэг энэ өрийн одоо харилцан юу гэдэг нөгөө тооцох ийм зүйлүүдийг одоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл би дахиад хэлэхэд зөвхөн төслөөр явах байсан том одоо банкуд, санхүүгийн байгууллагууд энд одоо өөрсдөө идэвхтэй оролцож ижил энэ зах зээл амжилттай хөгжинө гэдгийг бол дэлхийн улс орнууд бас тодорхойлоод ирсэн учраас сүүлийн одоо энэ копи хурлуудад дандаа хөрөнгө оруулагчид, банкуд ийм одоо зах зээлд яг одоо энийг мөнгө олгоё, арилжаа олгоё гэсэн ийм чиглэлээр ажиллаад байгаа юм. Манай улс бол одоо энэ joint credit mechanism гэдэг энэ механизмд бас нэгдээд олон жил болсон ч гэсэн бас энэ бол харьцангуй их бага хэмжээнд явж байгаа. Ер нь манай улсын нийт эдийн засгийн 10% нь л нэг ногоон эдийн засаг гэж үзэж байгаа бол 90% нь одоо хүрээ эдийн засаг гэхээр бас арай л бас энэ тоог багасгах шаардлагатай байгаа.